Soul Sister тавтай морил. Сүүлийн үед танд нэг ийм мэдрэмж төрж гинөө. Амьдрал яг л хит хурдан эргэж байгаа хүрч шиг өдөр бүр л нэг л зүйлээ тавтаад хийгээд байгаа юм шиг өнгөрсөн санаа зовоод ирээдүгээс айгаад бодол мэдрэмжээ зогсоож чадахгүй байгаа мэт. Тэгвэл би танаас одоо нэг асуултыг асууя. Энэ бүх бодол мэдрэмжийг яг хэн анзаараад байна вэ гэдгийг та бодож үзчихсэн үү? За манай бичлэг болгонд бид хэлдэг та бол бодол биш, та бол мэдрэмжч биш, та бол энэ бүхнийг анзаарч буй ухамсар юм аа гэд. Гэхдээ энэ санааг өнөөдөр илүү гүн гүнзгий ярьж, үнэхээр би бол ухамсар гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Яаж үүнийг амьдралдаа мэдэрч ашиглаж болох вэ? Тухай ярилцъя. За энэ асуултанд хариулахын тулд өнөөдөр нэгэн эрхэм хүнийг онцлно. За энэ хүн яагаад эрхэм онцгой юм бэ гэхээр одоо бидний сонирхоод байгаа сүнслэг байдал, шинжлэх ухаан хоёрыг хослуулж, үзэл баримтлал санаа гаргадаг, өрөнд орны философиг нэгтгэж дэлхийд даяар олон сая хүний амьдралд гэгэрэл авчирсан хүн байгаа. За энэ хүн маань хэн бэ гэхээр Deepak Chopra гэдэг хүн байгаа. За бид нар болохоор аль 30 жилийн өмнөөс Oprah Winfrey-гийн шоунд орж одоо үзэл санаа баримтлал өөрийн судалгаа шинжилгээг ярьдаг байсан гэдгээр нь олон хүмүүс мэдэх байхаа. Deepak Chopra дэлхийд даяар алдартай сүнслэг багш, олон бестселлер номын зохиолч, анагаахын их эмч хүн байгаа. За тэгээд тэр зөвхөн бясалгал эсвэл эрүүл амьдралын хэв маяг гэж ярьдгүү. Түүний онцлог болохоор одоо энэ өрний шинжлэх ухаан, дорны бясалгал философи, мөн сүнслэг ухаарал сүнслэг байдал эдгээрийг нэгэн цогц ойлголт болгон холбож чаддаг. Үүгээрээ их бусад одоо сүнслэг спикерүүдээс ялгаатай хүн байгаа. За Чопра нөөрөө эмч эрдэмтэн хүнч гэлээ хүний оршихуй ертөнц гэж юу вэ? Тэ бид үнэндээ хинбэ гэдгийг одоо маш гүн гүнзгий судалж олон хүмүүст ухаарал гэгээр л авчирсан ийм мундаг хүн байгаа. За тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр чи бол бие махбод биш, чи бол бодолч биш, чи бол бүх бодол мэдрэмжийн ард буй анзаарга, тэр анзаарахтай ухамсар юм аа гэж хэлсэн байдаг. За энэ тухай одоо цаашаасаа ярилцаад явхаар илүү ойлгомжтой болж эхэлнэ. Бид нар одоо олон бичлэг дээр энэ тухай ярилцсан хэдий ч яг хэрхэн ашиглахын, үүнийг яаж ойлгож мэдрэх вэ гэдэг тухай хараахан сайн ярилцаж амжаагүй байгаа учраас өнөөдрийн бичлэгээ бэлтэж байна. Энэ бичлэгийн хамгийн ихний онцлог зүйл бол үнэн гэж юу вэ гэдгээс эхэлж байгаа. За үнэн гэдгээр юу гэлж байна вэ гэхээр бид бүгд үнэн гэдэг зүйлийг угтаа бол хайж амьдарч байдаг. Энийг өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр аз жаргал, амьдралын утга учир, жинхэнэ үнэн, үнэн мэдлэг гэж өөрөөр янз бүрээр хэлж байгаа. Гэхдээ бид нар ихэнхдээ энэ үнэн зүйлийг юунаас хайдаг вэ гэхээр системээр ойлгох гэж оролддог. За тэр систем гэдэг нь юу юм бэ гэхээр шашин, шинжлэх ухаан, философи, амьдралын зөвлөгөө. За эдгээр системүүдээр дамжуулж бид нар энэ амьдралын үнэн, аз жаргалыг олох гэж оролддог. За тэгвэл энэ тухай Deepak Chopra юу гэж хэлсэн бэ гэхээр ямар ч систем үнэн өгч чадахгүй, харин зөвхөн туршлага өгдгөө гэж хэлсэн алдартай үг нэдэг. За бидний дээр хэлсэнчлэн системийн жишээнүүдийг авсан тест, шашин, шинжлэх ухаан, философи, амьдралын зөвлөгөө гэх мэт олон зүйлс орно. За систем гэдэг бол юу вэ гэхээр бодлын бүтцийг хэлж байгаа юм байна. Систем тэнцүү бодол гэсэн үг. Харин бодол бол хизээж үнэн байдаггүй гинэ. Тэгэхээр нөгөө туйлын үнэн байдаггүй гэдэг санаа эндээс гарч ирж байгаа. Тэгэхээр одоо шашин, шинжлэх ухаан, философи гэдэг эдгээр том салбарууд маань үнэндээ одоо бодлын бүтэц юм байна. Эдгээр зүйлс бол ерөөсөө л бүгдээрээ бодол гэсэн үг. Харин бодол бол хизээч үнэн бишээ гэж байгаа. Учир нь бодол бол өнгөрсөн, суурилсан, үргэлж тайлбар шүүлттэй байдаг. Өнгөрсөн гэхээр яаж байгаа юм гэхээр үргэлж хувьсаж өөрчлөгддөг гэсэн үг тийм. Тэгэхээр шашин, шинжлэх ухаан эдгээр зүйлс маань одоо үргэлж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр эдгээр маань бодлын бүтэц буюу энэ систем за нэг үгээр бодол гэдэг нь үргэлж хувьсаж өөрчлөгднө. Тэгэхээр хэрвээ эдгээр зүйлс нь туйлын үнэн байсан бол нөгөө туйлын үнэн маань өөрчлөгдөж тахаар биднэрт яг юу үлдэх вэ те? Жинхэнэ нөгөө аз жаргал утга учир хаана орших вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгэхээр жинхэнэ үнэн бол Deepak Chopra-гийн хэлснээр бодлоос өмнөх мэдрэмж юм аа гэж байгаа. Энэ нь нэг үгээр ухаарал юм аа гэж байгаа. Тэгэхээр ухаарал нь чиний сүнсэнд мэдрэгддэг энэ л юм байна гэсэн мэдрэмж гэж хэлж байна.
За энэ дээр одоо жишээтэй яриад ирэхээр бүр сайн ойлгогдно. Бид нар энэ жинхэнэ аз жаргал таашаал хоёрыг үргэлж андуурж идэг. За таашаал гэдэг нь юу юм бэ гэхээр төр зургийн бид нар шоколад ирдэх үед, хүссэн амттай зүйлээ идэх үед, хүссэн одоо материалыг эд зүйлсээ авах үед ирдэг тэр нэгэн төр зүрийн таашаалыг хэлдэг. За энэ нь бол яг л бодолтой адил хуурмаг байнгын өөрчлөгдөж идэг, хизээж одоо төвлийн үнэн байдаггүй тэр төр зүрийн таашаалыг аз жаргалтай андуурч болохгүй. За тэгвэл жинхэнэ аз жаргал гэдэг зүйл юунаас ирд юм бэ гэхээр ухаарлаас ирдэг гинэ. За тэр ухаарл яаж ирдэг вэ гэхээр туршлагаар дамжиж ирдэг. Та ямар нэгэн зовлон бэрхшээлийг давах, ямар нэгэн ажлын ард өөрөө үйлдэлээрээ физик биеэрээ хийж туршлагасны араас ирдэг ухаарл. Энэ л юм бэ штэ гэдэг тэр мэдрэмж. Энэ нь бол яг жинхэнэ үнэн байдаг. Энэ нь ухаарл одоо бидний хайгаад байгаа тэр утга учир гэдэг зүйл юм байна. Тэгэхээр энэ үнэн, ухаарл, утга учир гэдээ байгаа эдгээр зүйлс бол бүгдээрээ гэгэрэл, харин энэ гэгэрэл гэдэг бол заавал туршлагаар дамжин сүнсэнд гэрэл болон хадгалагддаг зүйл юм байна гэж. Тэгэхээр гэгэрэл гэдэг бол одоо эцсийн төгсгөл гэж ойлгож болохгүй, хизээ нэгэн цагт гэгэрнэ гэж ойлгож болохгүй. Өдөр болгон одоо бид нар ямар нэгэн үйлдэлийг хийжтэй хүнд туслах, за эсвэл ямар нэгэн зүйлийг хийж аваад алдаа дутагдал гаргах тэрнээс ирдэг ухаарл бол одоо бидний сүнсэнд гэрэл нэмжийдэг гэгээрлүүдийн жижиг хэсгүүд юм аа. Одоо тэр олон гэрэлнүүд тодорхой хэмжээний төвшөнд хүрээд ирэхээрээ үнэмлэхүү тэр яг буддагийн гэгэрэл шиг тэр гэгэрэлд хүрэгдэг ахны. За тэгэхээр энэ үнэн рүү хүрдэг цорын ганц зам бол эхлээд үйлдэл буюу турших, дараа нь мэдрэх, за тэр мэдрэх мэдрэмжээс ирж байгаа ухаарл. За энэ ухаарл бол яг л бидний зүрхэнд ирдэг энэ л юм байна гэдэг тэр ухаарл юм байна. Тэгэхээр энэ олон ухаарлууд ирж бид нар ухамсарын тэлэлтийг хийж одоо сүнсээс ирээж тэр жинхэнэ өөрөө жинхэнэ үнэн, жинхэнэ аз жаргал руугаа ойртдог байна. За яг энэ хэсэг бол одоо манай энэ Deepak Chopraгийн маань ярьдаг хамгийн чухал санаа энд явлаа. За тэгэхээр энэ үнэн гэдэг зүйлтэй уулзахдаа бид нар тэр мэдрэмжтэй уулзах үедээ энэ бүхнийг ажиглагч ухамсар юм биш үү гэдэг тэр ойлголтууд ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ олон жижиг үнэнгүүд нийлж бид нар тодорхой нэг түвшинд очиж за бид нар яг ухамсар юм байна гэдгээ мэдэрч эхэлдэг бахнэ. Бичлэгийнхаа дараагийн хэсэгт одоо нөгөө нэг л ухамсар, бодол гэдэг бол хуурмаг гэдэг тухай дандаа ярьдаг. За энэний тухай ярилцсан бодол гэдэг тор, ухамсар гэдэг орон зай гэж Deepak Chopra хэлсэн байдаг. Юу гэж байна гэхээр бодол гэдэг бол одоо хязгаартай, ухамсар гэдэг бол одоо хязгааргүй зүйл юм аа гэдгийг өөрөөр ингэж хэлж байна. За та өдөр бүр юуны тухай боддог вэ гэдэг асуултаар энэ хэсгээ эхлэе. Өнгөрсний тухай юу, айдас уу, ирээдүйд санаа зовж гин үү, бусдын тухай бодож гин үү те. Deepak Chopraгийн хэлснээр бодол бол зүгээр л дуу аваа. Харин энэ дуу авайг анзаарч буй тэр хүн бол жинхэнэ та юм аа гэж хэлсэн байдаг. Гэтэл бид нэр хуурмаг бодлын хүчээр үнэнг олох гээд байдаг. Бодлын хүчээр жинхэнэ өөрсдийгөө үннээ олно. За тэр мэдрэхүүг мэдрэх гэж оролдоно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ухаан алдсан хүний бодол согтуу хүний дүгнэлт шиг гажууд байж болдгоо гэж Deepak Chopra хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ үнэн гэдгийг бодлын хүчээр хайна гэдэг дээр Deepak Chopra яагаад энэ нь худал хуурмаг юм бэ гэдгийг жишээ авч тайлбарлахдаа хүн сарныг харахад тод өнгө үнэр гоо үзэсгэлэнгийг мэдэрдэг бол зүгийн тэрхүү сарныг өөр өнгөөр хардаг. Учир нь зүгийн хараа хит ягаан туяаг мэдэрдэг. Бөгөөд хүний мэдэрч чадахгүй спектрийн мэдээллийг хүлээн авдаг. Энэ нь сарныг хүн болон зүгийн нүдэнд тис өөрөөр харагдуулдаг гэсэн иймэрхүү одоо амьтд дээр жишээ авч их ярьдаг л та. Тэгэхээр бидний бодит байдал, бидний хүрээлэн буй орчин, бидний бодол мэдрэмж нь үнэндээ мэдрэхүүгээр хүлээн авч байгаа мэдээллийн тайлбар төдий зүйл юм аа. Яг тэр жинхэнэ үнэн амьдралын утга учир жинхэнэ өөрийгөө бодлын хүчээр олно гэдэг нь согтуу ухаантай хүний дүгнэлттэй ижил зүйл юм аа гэж хэлээд байгаа. Бодол бол үнэн биш. Таны бүх бодол бол тайлбар дүгнэлт байдаг гэж хэлсэн байна. Харин та бол тайлбарын ард орших тэр анзаарагч ухамсар юм аа гэж хэлдэг. Тиймээс бодлоос ангишрна гэдэг нь юу ч бодохгүй байх тухай биш, харин бодлоо шүүхгүйгээр анзаарах чадвар юм байна гэж хэлсэн байна. Одоо бид нар яг нэг бодол гэдгийг ямар нэгэн дүрсээр төсөөлөн бодвол тэрийг одоо
Энэ гурвалжин дүрс байна, бөөрийнхий дүрс байна, дөрвөлжин дүрс байна гэж анзаарахгүйгээр гурвалжинг дөрвөлжин болгох гээд, дөрвөлжинг бөөрийнхий болгох гээд бодлоо дахин хэлбэржүүлсээр байдаг. Бодлыг бодлоор дарах гэж оролдож идэг. Яг үүнээс л бидний жинхэнэ өөрөөсөө холдож эхэлж идэг. Тэгэхээр бидний дотор яг юу орж идэм бэ гэхээр бидний амьдарч буй дэлхий үргэлж төв рүүгээ татаж байдаг те, таталцлын хүч, таталцлын хууль үргэлж үйлчилж байгаа. Бид нэр үүнийг мартсан байдаг. Ямарваа нэгэн зүйлийг унгахтаа л бид нар үүнийг сандна штэ. Тэрнээс энэ таталцлын хүчийг мартсан, энэтэй ингээд тасан цогцож амьдарч сурсан байдаг. Яг үүнтэй адилхан бидний энэ зүрхэн хүрд буюу яг энэ түүх хэсэг бид нарыг үргэлж жинхэнэ өөрсдөн рүү минь тэр жинхэнэ үнэн рүү үргэлж яг энэ дэлхийн татах хүч шиг биднэрт анзаарахдахгүйгээр татж идэг гэж байгаа. Гэвч бид нар байнгын гадагшаа материалын зүйлс рүү харсараа байгаад буцаад нөгөө төрүүгээ эрэхтэй бид нар 10 давхар 11 давхар барилгаас унвал таталцлын хүч жинхнээсээ маш хүчтэй нөлөөлөд амьд үлдэхгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бид нар хэр хол, хэр материаллык, хэр гадагшаагаа тэмүүлж бодол санаараа гадагшаагаа материаллык зорилгыг тавьж түүний төлөө хэр их тэмцэн таны тэр төв болсон зүрх чинь таныг үргэлж яг энэ дэлхийн татах хүчийг татж идэг. Хэр их гадагшаа харсан бай. Буцаад та зүрх рүүгээ жинхэнэ өөрлөгөө эрэхтэй яг тэр 10 давхраас унжаа юм шиг өвдөлтийг мэдэрдэг. Үүнийг бид нар Dark Night of the Soul гэдэг. Тэгэхээр аль болох энэ аимшигтай өвдөлтийг мэдрэхгүйгээр жинхэнэ өөртөөгөө ойр ойрхон уулзаж төвдөө оршиж байхын тулд бид нар ухамсараа сэрэх дадлыг бий болгох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр Чопра хэлэхдээ сэрх гэдэг нь нүдээ нэх бишээ, харин ухаанаа анзаарах юмаа гэж хэлдэг. Би та хэдтэй өдөр тутам хийж болох 3 дадлыг энэ ухамсараа сэрээж зүрхнийхэн төвд хүчтэйгээр биш зөөлнөр мэдэрч энэ төвдөө орших, газардуулахтай байх 3 дадлыг хэлье. Энэ нь маш энгийн хэрнээ маш хүчрхэг 3 дадал байгаа. Нэгдүгээрт өдөр бүр 3 минутыг л чимээгүй байчих гэж байгаа. Үүнд ямар ч хөгжим, ямар ч утас ашиглахгүй, ямар ч чихвч зүүхгүйгээр зүгээр л суун. Юу ч хийх гэж оролдох хэрэггүй. Үүнийг бясалгалж гэж бодох хэрэггүй. Хоёрдугаарт өөрийн бодлыг энэ бол бодол гэж хүлээж авч сурах түрүүний хэлсэнчлэн энийг ямар нэгэн зүйлд хувиргаж шийдэх гэдэг шаардлагагүй. Үүнийг яаж хийх вэ гэхээр би амжихгүй байна. Би нэг л болохгүй байна гэдэг бодлууд орж ирдэг. Үүнийг энэ бол айдсын бодол гэж нэрлэв. Бодлуудаа нэрлээд анзаараад сурах хэрэгтэй гэж. Эсвэл нэг хүн хөөрдөг штэ тийм. Би мундаг байна да. Энэ бол хөөрлийн бодол. Энэ бол эгоны бодол гэж ингэж нэрлэл сурах шаардлагатай юм байна. 3 дугаарт байгальтайгаа холбогдорой гэж. Байгаль биднийг бодлоос гаргаж анзаарах ухамсар дээр аваачдаг юм байна. Учир нь байгаль гэдэг бол бидний ухамсарын 1-р нэгтаршилд оршиж идэг. Ухамсар гэдэг дээр оюун санаа гэдэг зүйл хэрвээ ирээгүй байсан бол зөвхөн элементээр оршиж исэн бол ямар төлөвт байх байсан бэ гэдгийг бид нар зөвхөн байгальтлыгээсээ анзаарах боломжтой байдаг. Эдгээр олон бодлоос, эдгээр олон стресснээс таныг яг туйлын салгаж чадах ганцхан зүйл бол байгаль байдаг. Тэгэхээр байгальтайгаа буцаагаад холбогдоорой гэж. Энэ 3 энгийн дадлыг хэрэгжүүлж эхэлснээрээ бид нар тэр зүрхнийхэн төвд орших хит гадагшаа анхаарч өндрөөс унж байгаа юм шиг тэр аимшигтай мэдрэмжийг авахгүй байх дээр ярьсан тэр үнэн рүү ойртох юм байна. Тэгэхээр энэ хүний маань та хэдтэй цочор ухаарал амьдралыг харах өөр үнцэг хүйц тийм сонин алдартай хэлж ийсэн үгнүүдийг товчхон дурдаад бичлэгээд өгсгөө. Энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хүмүүсийн итгэж тассан бодит байдлыг тэр хүн зүгээр л зүүд гэж тайлбарладаг. Бүх зүйл зүүд мэт байдаг. Энэ бүх амьдрал бол сэрүүн зүүд. Гэхдээ хэн зүүдэлж байгаа вэ гэхээр жинхэнэ ухамсар буюу тэр бурхан гэж юу гэж хэлж болно. Тэр зүйл зүүдэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ бодит бидний туулж байгаа амьдрал бол зүүд шиг хуурмаг байд. Байгаль хүмүүс таны өөрийн бие хүртэл зөвхөн ухамсарт тухайн мөчөд илэрч буй тухайн агшны дүрсүүд юм аа. Бид нар гар утсан дээрээ бичлэг үздэг шиг яг л энэ зүйл болж байна гэж ярьдаг. Үүнийг сүүлд нэг өөр гоёор ойлгосон нь энэ амьдралаа
бас юу гэж ойлгож болох вэ гэхээр за нэг ингээ бурхан байж гинэ гэж байгаа байхгүй. Бурхан шүн болгон өөрийнхөө хүссэн дүрд орж өөрийнхөө хүссэн зүйлийг зүүдлэх боломжтой байна. Хүссэн зүйлээ туршлагажиж мэдрэх боломжтой байдаг гэж бодъё л да. Тэгвэл тэр бурхан эхлээл одоо дэлхийн хамгийн алдартай эсвэл дэлхийн хамгийн хүнд гэмт хэрэгтэн болж орон зүйзээл одоо бүх л зүйлийг туршиж үзэн сайнаас муу хүртэл нь хийж үзнэ. Гэсэн ч энэ бүхэн асар уйдгартай байна гинэ. Яагаад гэвэл өөрийгөө зүүдлээд байгааг мэдээд байгаа болохоор бурханд маш уйдгартай байх юм байна л да. Гэтэл энэ бурхан нэг л өдөр маш гайхалтай санааг олсон гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэгвэл би өнөө шөнө би зүүдээ сонгож зүүдлэхдээ зүүдэлж байгаа гэдгээ марцчихъя гэсэн байгаа. Тэгэхээр бурхан зүүдэлж байгаагаа марцсан цагтаа л өөрийгөө өөрөөр нь танин мэдэж туршлагажих боломжтой болж туйлын үнэн рүү тэмүүлэх хүсэлтэй болох юм байна л да. За энэ бүхнээс л бидний энэ амьдрал, бидний энэ experience туршлагажих үйл явц эхэлсэн гэдэг юм да. За тэгэхээр бид бол тэр зүүдэлж буй бурхан бид нар зүгээр зүүдэлж байгаагаа мартчихсан өөрсдөө энэ хувь заяа амьдралаа бүтээгч тийм аа. Тэгэхээр яагаад бид нар мартсан бэ гэхээр үүнийг сонирхолтой болгохын тулд мартсан гэж байгаа. За Deepak Chopraгийн дараагийн хэлдэг нэгэн гайхалтай санаа бол тарих бол ой санамж буюу дурсамжийг хадгалдаг төхөөрөмж бишээ. Харин мэдээллийг дамжуулж ухамсартай холбогдох хэрэгсэл юм а гэсэн утгатай санааг ойр ойрхон хэлдэг. Жишээлбэл телевизийн дэлгэц өөрөө кино хадгалаад байдгүй. Яг үүнтэй ижил гаднаас ирсэн тохиог хүлээн авч дүрс болгон харуулдаг Тарихч яг үүнтэй ижил мэдээллийг өөрөөсөө гаргаж байгаа юм биш. Харин ухамсарын их сурвалжаас ирж буй тохиог орчуулж бидний бодол мэдрэмж рүү хөрвүүлж байна гэсэн санаа. Үүнийг ойлгох үед бид тархиа бүх зүйлийн эхлэл гэж бодгоо болж өөр нэг гүн гүнзгий их үүсвэр байгааг мэдэрч эхэлтэйг. За тэр их үүсвэрийг л бид нар одоо ухамсар, бурхан гэж нэрлэдэг байгаа. Тэр их үүсвэрт бүхий л хүн амьтдын дурсамж болоод ирээдүйн бүхий л боломжит үйл явдлууд оршиж байгаа гэж ойлгож болно. Тэдгээрээс та өөртөө хэрхэн тохируулах вэ гэхээр дамжуулж авч байгаа сувгаа цэвэр байлгах хэрэгтэй. Сэтгэлгээ гээд бүх зүйл сүрэг хандлага, айдас, стрессээр бохирдсон байвал гэрэлтэй тохиог авахудаа саад болно. Тэгэхээр биднэрт өдөр тутмын сэтгэлийн ариусал, уучлал, талархал бол хамгийн сайн цэвэрлэгч болж идэг. Энэ ухамсараас ирэх гэрэлтэй, гэгээтэй дурсамж, ирээдүйн гэрэлтэй, өөдрөг бүтэмжтэй зүйлс өндөр давтамж долгион дээр орж идэг. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа хайр, нэгүсэл, инэрл, уучлалыг мэдэрч ивэл яг л тийм аз жаргалтай совог, киног телевизээр үзэж байгаатай адилхан байна. Тэр ухамсараас аль совгийг тохируулахаа итгэл үнэмшил бодлороо шийдэж дадал болсон зуршлуудаараа дамжуулан юуг өөртөө тохируулан бодит амьдрал руу биелэл болгон гаргаж ирэх вэ гэдгийг тохируулан явж идэг гэсэн санаа юм а. Та ойлгох гэж биш мэдрэх гэж оролдох хэрэгтэй гэж хэлсэн байна. Ойлголт төсөөлөл дүгнэлт бүгд бодлын бүтэц юм шүү. Тэгэхээр харин бодит байдал бол ингээд тайлбарлагдчихгүй зүйлээ. Өнөөдөр бид нэр зөвхөн энэ тарих ойлголт дүгнэлтээр энэ бүхнийг дүгнэлт цэг тавиад орхих ямар ч боломжгүй. Харин үнийг зүрхээрээ мэдрэх тэр бодол мэдрэмжийн цаадах ухамсараараа хүлээж авах боломжтой гэж хэлж байгаа. За тэгээд өөр сонирхуулахад бол одоо Deepak Chopraгийн хэлснээр үхэл гэж юу вэ гэхээр ухамсар одоо хаашиж явдггүй зүгээр л гэртээ байсан шигээ үлддэг. Бид нар үхвэл одоо яах вэ гэхээр яг л энэ зүүднээс сэрэхтэй адилхан. Таны ухамсар бол үхэшгүй. Харин энэ дүрс туршлага орчны байдал өөрчлөгддөг. Үхлээ гэхэд энэ амьдралынхаа бүх энэ туршлага сүнсэнд хадгалагдсан гэрэл мэдээллээс дүгнэлт хийгээд дахин нэг дүрийг сонгоод тэр дүгнэлтээсээ юуг сурч амжсан, юуг сурч амжаагүй вэ гэдэг дээр ингээд дүгнэлт хийхдээ дахиад дараагийн дүр төрхөө сонгоод энэ бол одоо ингээд мөнхийн үргэлжлэх туршлага юм а гэж хэлдэг. Амжилт бол одоо эд баялаг биш юм а. Амжилт бол аз жаргал юм шүү гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ямар ч эсэргүүцэлгүйгээр оршоод хүчлгүйгээр тэмцэхгүйгээр тайлбарлахгүйгээр зүгээр л оршоороо мэдрээрээ жинхэнэ өөртөөгөө ойр ойрхон уулзж байгаарэ гэж хэлсэн байдаг. За хамгийн төгсгөлд нь Deepak Chopra маань олон ном, лекц ярилцлагаараа хүн бол бие биш, бодолч биш, харин анзаарч буй тэр нэгэн ухамсар юм а гэж одоо биднэрт байнга хэлж тусалж ирсэн. Гэхдээ энэ бүгдээс илүү тэр нэг удаа маш товч бөгөөд хүчтэй аргыг хуваалцсан байдаг. Одоо энэ ухамсар сүнсний сэрэлт хийхэд туслах нэгэн хүчтэй аргыг хуваалцсан байдаг. Унтахынхаа өмнө нэг л зүйлийг хий. Зүгээр л өөрөөсөө нэг асуултыг асуу.
би хинбэ гэдэг асуултыг асуу. Хариуг нь яг одоо гарах гэж ерөөсөө оролдох хэрэггүй. Харин энэ асуултаа анзаар гэсэн байдаг. Ингээх мөчүүд чи ухамсарлуугаа орж эхэлтгээ гэж хэлсэн байдаг. За энэ аргыг яг дэлгэрүүлээд Soul Sister 11.11 гэсэн Instagram хуудсан дээрээ ухамсарын гэрэл гэсэн нэртэй бяцхан бяцлахалтай хослуулад хуваалцсан байгаа. Тэгэхээр Instagram-а дагаарай. Байнгын Instagram-да бол шинжилэл хийж, постууд, стори оруулж идэг. Манайхан энэ бичлэгийн таалагдсан бол subscribe товчоод дарж Soul Sister-ийг хэмжээрэй. Дараа уулзъя. Баяртай.